Дараагийн мэдээлэл танилцуулъя. Parada брендийн шинэ танилцуулсан шахаа нь энтгэхээс санаа авсан болохыг тус брэндээс хүлээн зөвшөөрч байна. За энэхүү шахаатай холбоотой олон нийтийн дунд маргаан мэтгэлцээ өрнөсөн. За үүний дараагаас тус одоо сандаал буюу шахаа нь энтгэхийн уламжлалт одоо гутлаас санаа авсан болохыг тус брендийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Өнгөрсөн 7 хоногт Миланы загварын 7 хоногоор танилцуулагдсан уг шахаанууд нь энтгэхийн Махашатра Канаката мужийн уламжлалт Колахапурын нэртэй шахаануудыг санагдуулан хуруун задгай шүлцсэн хийтэй байсан юм байна. За Parada уг шахаануудыг сахин гутал гэж тодорхойлж байгаа боловч энтгэхээс гаралтай гэдгийг нь дуртайг нь энтгэхийн урлаг соёлын бүтээлийг өмчилсөн гэсэн шүүмжлэлд хүрсэн. За энэхүү маргаанд одоо хариулахдаа BBC телевизэд одоо өгсөн ярилцлаганда Parada брэндээс уг шахаанууд нь энтгэхийн уламжлалт гутлаас санаа авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдгдсэн. За Paraдагийн хэвлэлийн төлөөлөгч тус компани гар урлал, өв уламжлал, дизайны уламжлалыг үргэлж хүндэтгэж ирсэн бөгөөд энэ сэдвээр Махашатрагийн худалдаа ажилтнууд хөдөө аж ахуйн танхимтай холбогдож байгаа. За гэдгээ бол мэдгдсэн. За энэхүү одоо худалдаа хөдөө аж ахуйн танхим нь бол тус муж улсын худалдааны томоохон байгууллага юм байна. За өнгөрсөн 7 хоногт Махашатрагийн худалдаа ажилтнууд хөдөө аж ахуйн танхимын тэргүүн Parada брэнд рүү захаа бичиж үе үеийн туршид уламжлагдж ирсэн энэхүү гар урчуудын бүтээлийг дурдахгүйгээр загварыг нь худалдаанд оруулсан гэж мэдгдсэн. Parada компани нийгмийн хариуцлагын тэргүүн Лоренцо Бертели загтлын хариу болгож уг шахаанууд нь дизайны эхний шатандаа байгаа гэж Reuters агентлагт мэдээлсэн байна. За тэрээр Parada энтгэхийн орон нутгийн урчуудтай утга учиртай яриа хэлцээ өрнүүлэхэд нээлттэй байгаа. Компани энэ талаар хэлцэх уулзалтыг цаашаа зохион байгуулна гэж мэдгдсэн. Маргааны дараа Колахапур хотын олон гар орчууд Parada гарал үүслийг нь зохих ёсоор дуртахгүйгээр одоо бүтээлийг нь ашиглаж байгаа явдал харамсаж байгаагаа мэдгдсэн. Эдгээр шахаанууд нь Колахапурын одоо арьсан урлаачдын шаргуу хөдөлмөрөөр хийгдсэн. Эдгээрийг одоо Колахапурын нэрээр нэрлэх ёстой. Бусдын хөдөлмөрийг бүх ашиглаарай гэж Parada брэндэд одоо хандаж гар орчууд шаардлага хүргүүлсэн байна. За энтгэхт бол ийм төрлийн шахаанууд нь хэдэн зуун рупигийн үнэтэй байдаг бол Parada энэ одоо шахаануудаа өндөр үнээр борлуулдаг нь хүмүүсийн дургуутслыг хүргэж байгаа юм байна. За тус брендийн вебсайтад тухайн одоо шахааны үнийг дуртаагүй боловч ер нь бол тухайн загварын ордноос зардаг ихэнх шахаанууд нь Их Британд 600-аас 1000 фунт стерлингийн хооронд худалдаалагддаг юм байна. За үүнтэй холбогдуулан аж үйлдвэрийн ажилтнууд үүнийг онцолж орон нутгийн одоо гар арчууд ижил аргаар бүтээгдсэн бүтээгдэхүүнөөсөө бараг мөнгө олж чадахгүй байна. Гэтэл дэлхийн брэндүүд манай соёлоос ашиг болж байгааг байхад бид алдаж байна гэж дургуутслаа илэрхийлсэн байна. За энэ нь бол дэлхийн брэндүүд энтгэхийн уламжлалт соёлын бүтээгдэхүүний гарал үүслийг үл тоомсорлож байгаа анхны одоо тохиолдол биш юм байна. 2025 оны Канны наадамд оролцсон одоо Болливуудын од Алия Пихатын өмссөн сайрыг бол Dashens гэж тодорхойлсон. За энэ нь бол Gucci компани уралсан бүтээл байсан юм байна. За мөн 5 дугаар сарын ихээр алдартай одоо TikTok чиг хандлага бол үүссэн. За энэ нь бол Өмнөд Азийн уламжлалт оролт болох Дупатаг Скандинавын оролт гэж нэрлэж байсан нь бол тухайн үедээ шүүмжилд өртөж байсан юм байна. За харин Колахапурт бол зарим хүмүүс энэ одоо Parada брэнд тухайн одоо шахаг сурчилсан явдалд бол бахарх мэдрэмж төрүүлсэн гэж мэдэгдэж байгаа. За энд одоо амьдардаг бизнесүүд хэлэхдээ гар орчууд хин нэгэн тэдний ажлыг хүлээн зөвшөөрч ашиглаж байгаад бол том баяртай байгаагаа мэдэгдэж байна. За харин Махашатра мужийн одоо энэхүү хотын нэрээр нэрлсэн Колахапурын нэртэй энэхүү шахаа нь бүр 12 дугаар зуунаас үүсэлтэй юм байна. За арьс ширээр хийгдсэн заримдаа байгалийн өнгөөр бутсан энэхүү уламжлалт гар хийцэн шахаанууд нь бат бэх бөгөөд энтгэхийн халуун цаг агаарт тохирсон байдгаараа онцлогтой. За эдгээр шахаануудад 2009 онд энтгэхийн засгийн газар одоо газар зүйн заалт гэсэн ийм статусыг олгосон юм байна. За дэлхийн худалдааны байгууллагын тодорхойлсноор газар зүйн заалт нь тухайн бараа бүтээгдэхүүний тодорхой бүс нутаг газраас гаралтай гэдгийг нь тодорхойлж мөн тухайн бүтээгдэхүүн жинхэнэ гэдэг байдлыг нь бол тодорхойлж өгдөг юм байна. За Монгол улсын хувьд бол газар зүйн заалттай 30 гаруй бүтээгдэхүүн байдаг. За үүнээс 2022 оны 1-р сард ус чацраг нь бол Монгол улсаас анх удаа газар зүйн заалтыг бол авч Европын холбоонд бүртгүүлж байсан юм байна. За ер нь бол газар зүйн заалт нь хэрэглэгчдэд бодит чанарыг баталгаажуулж бүтээгдэхүүний зах зээл дээрх одоо ялгааг гаргаж өгдөгөөр онцлогтой юм байна. Ингэснээр бол борлуулалтын үн цэнийг нэмэгдүүлж экспорт гарах боломжийг нь одоо олгож өгдөгөөр онцлогтой учраас улс орнууд энэхүү газар зүйн заалтыг олж авах за өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг тухайн газар орноос гаралтай болохыг нь баталгаажуулах чиглэлээр ажилладаг юм байна. За энэхүү одоо энтгэхийн шахааны жишээ бол газар зүйн заалт ямар чухал байхыг одоо харуулж байгаа нэгэн тод жишээ болж байна.